Мөрөөдөл тоглоом. Дэлхийн хамгийн анхны мэргэжил болох биеийн үнэлэлттэй баг хамт зэрэг хөгжсөн. Тэгээ 6 цэнгэлний хэлбэр тий. Мөрөөдөл тоглоомыг бол казиног бол дэлхийд даяараа тоглож байгаа хүн болгон мэдгүй юм гэж байхгүй. Тэгээ сүүлийн үед манай Монгол улсын засгийн газар тийм хааж хориглох тийм арга хэмжээ аваад байв л та. Тэгээд хааж хоригдсноор энэ мөрөөдөл тоглоомыг ялан дийлсэн одоо тий амжилт олсон тийм бол туршлага практик байхгүй. Тэгээд ер нь ямар гаргалгаа байгаа, ямар гарц байгаа. Тэгээ хувь хүний талаас ер нь бид нэр өөртөө юу хийвэл зохистой, юу хийж болох юм. Тэгээ яг энэний тухай өнөөдөр та бүхэнтэйгээ би ярилцъя гэж бодлоо. Хай, хөрөн оруулагч Тэмүүлэн байна. Хувийн санхүү ярьдаг MoneyWise Master Channel тавтай морил. Хэрв та subscribe хийгээгүй бол subscribe хийгээд share button дараарай. Харин тэрний оронд таны үнэн сэтгэл зүйд болон хувийн санхүүд чинь хэрэг болох контентуудыг хийж хүргэж явах болно. Ингээд видеонд орцгоё. За энэ сэдвийг би та бүхэнтэйгээ 4 хэсэгт хувааж ярилцъя гэж бодлоо. За нэгдүгüүрт нь онлайн казино мөрөөдөл тоглоом ер нь яаж ажилтгийг. Хоёрдугаарт нь хүн ер нь яагаад мөрөөдөл тоглоомд донтдгийг. За гуравдугаарт нь болонгууд хэрв нэгэнт мөрөөдөл тоглоом тоглоод сурцсан эсвэл донтцсон бол яах ёстой, ямар арга хэмжээ авбал ер нь зохистой. За дөрөвдүгээрт нь болонгууд мөрөөдөл тоглоомтой мөр зэрэгцэн амьдарч сурах одоо тийм арга барилын талаар ярилцъя гэж бодлоо. Ингээд хэрв та мөрөөдөл тоглоом тоглодог бол эсвэл мөрөөдөл тоглоом тоглоод донтцсон, их мөнгө алдсан, эсвэл мөрөөдөл тоглоомд автах гээд байгаа бол энэ дөрвөн аргыг ойлгоод яг ингээд хэрэгжүүлчих юм бол мөрөөдөл тоглоомноос өөрийгөө сэргийлж өөрийгөө татаж авч мөрөөдөл тоглоомтой мөр зэрэгцэн амьдарч сурна гэдэгт би итгэж байна. За нэгдүгээрт нь казино онлайн бет мөрөөдөл тоглоом яаж ажилдаг вэ? За би тэдийг хоцсон, би хэдийг хоцсон ийм их мөнгө хийсэн, казиногоор мөнгө хийж болно гэдэг хүмүүст хандаж хэлэхэд хэдийг алдснаа яривал яг бодиттой сонсогдох баха. За казино онлайн бет 1xbet ч юм уу слотуудыг математикийн аргаар тухайн казино, тухайн онлайн бетийг ажиллуулж байгаа хүмүүст ашигын төлөө зориулж одоо програмчлсан байдаг учраас тоглогч тэнд мөрийг тавьж байгаа хүн казинод тоороо тоглож байгаа хүн хожно гэж байдгүй маа. Тийм ч учраас the house always wins гэдэг үг гарч ирсэн баг. За тэгээд казино онлайн бетүүд тоглогчдын мөрийг тавигчдын анхаарлыг татахын тулд олон башар арга том компанид маркетингийн ажлуудыг явуулж байдаг. Social media, зар сурталчилгаа, спонсоринг, бонус өгнө, зэнгэлтийн бонус өгнө гэх мэт олон янзын тийм том компанид маркетинг ажлууд явуулж байдаг учраас энгийн бид нэр тэр том компанид ажлуудын эсрэг ямар шанс байхгүй. Энэ бол бидний контролдож чадахгүй, контролдож болохгүй хүчин зүйл юм аа. За өөрийнхөө шуналд ачаал болон найз нөхөд, эргэн тойрон, гэр бүлийнхэн ч юм уу амархан аргаар мөнгө олох сэтлээ одоо хувь хүн бид нар контролдож чадах юм байна. Тэгээд үүний тулд юу ойлгох вэ гэхээр бүгдээр казинонуудын одоо дараах хэдэн фактуудыг авч үзье. За нэгдүгээрт нь юу гэхээр ер нь их казино онлайн бетүүд орлогынхоо 40-60%-ийг ерөөсө донтцсон хүмүүсээс олж идэг нэгдүгээрт. За хоёрдугаарт нь болонгууд казинод тоглож байгаа хүн ерөөсө хожно гэж байдаг. Ерөөсө хамгийн гол нь математикийн аргаар ингээд програмчлсан байдаг учраас казино л өөрөө хожиж идэг тандаа явандаа. За гуравдугаарт нь казино юм онлайн бетээр ингээд тоглоод тэрнгөөрөө амьдраа, тэрнгөөрөө мөнгө хийгээд ингээд хангалттай ингээд амьдарч байгаа хүн дэлхий дээр байхгүй. За эцэст нь дөрөвдүгээрт нь юу гэхээр ерөөсө казино бол амархан мөнгө орлох арга биш, харин амархан мөнгө алдах арга юм аа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За казино онлайн бет одоо 1xbet ч юм уу тийм том компаниудын арт талд нь одоо маркетинг, сэтгэл зүйч, хүний зан үйл, үйлдэлийг судлаач том шинжлэх ухааны баг ажиллаж идэг. Тэр баг нь юу хийдгийг гэхээр хүмүүсийг тоглогчдыг яаж удаан тэнд онлайн орчинд байлгах уу, яаж казинодоо удаан байлгаж их мөнгө тавиулж мөрийг тавиулах уу гэдгийг аргыг сэтгэл зүйн талаас хүний шинжлэх ухааны талаас нь ингээд судлаад янз бүрийн арга ингээд зохиогод байж идэг. Тийм учраас түрүү хэлсэнчлэн энгийн та бүхэд тэр том багийн эсрэг ямар ч шанс байхгүй. Одоо казинод орж ирсэн хүмүүс ингээд мэдж байгаа. Нэг мэтгэл 5 цаг 6 цаг өнгөрсөн, нэг мэтгэл 2 онцсон байлээ. Тэдэн дөрөв алдсан байлээ гэл. Өөрийн мэдлгүй ингээд айгүй олон цаг ингээд тоглолцсон байдаг. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр нэгдүгüүрт казино ямар ч цонхгүй байдаг. Бас казино дотор ямар ч цаг байдгүй тэр нь яадаг юм бэ гэхээр хүмүүсийн нөгөө бидний цаг хугацааны мэдрэмжийг алдагдуулахын тулд ямар ч цонх цаг байрлуулдаг За хоёрдугаарт нь болонгууд казинонууд ер нь маш сайн агааржуулалтын системтэй байдаг. За тэгээд тэр агааржуулалтын системд яадаг гэхээр 100% хүчил төрөгч яхдаг. За хүчил төрөгч нь болонгууд 100% хүчил төрөгч
хүнийг ядраадгүй, хүнийг сэргээдэг, хүний тархийг ажиллахад айгүй дэм өгдөг учраас 100% хүчтэй ингээд шахдаг. Тэгээд тэр нь ерөөсө хүнийг ядраадгүй. Тийм учраас нэг мэтгэд 8-9 цаг тоглосон байдаг. Нэг мэтгэд 2-3 цаг ингээд 2-3 өдөр ингээд тоглоод амар хүм алдцсан байдаг. Тэрэндээ байгаамаа. За 3 дугаарт нь болонгод мэдээж ороход үнгүй хоол унд өгөн. Цогтруулах ундаа янз бүрийн ундаа тий уух юмар үнгүй үйлчилдэг тэгж хүнүүрс ингээд татаа тий. За 4 дугаарт нь болгонд казинод оронгууд ингээд яг үүдэн дээр нь ч юм уу тий ингээд хүмүүсийн харах тийм хэсгээр нь айгүй том дэлгэцэн дээр нь тийм фейк айгүй их мөнгө хоцсон хүмүүсийн одоо машинууд ингээд чагсаалтууд гаргацсан байдаг. Тэр нь хүмүүс ямар сэтэл төрүүлдэг гэхээр вау энэ хүмүүс мөнгө хождог юм байна. Айгүй их мөнгөөр нь хождог юм байна. Мэдээж хождог хүмүүс байгаа. Тэгээд хамгийн ихэнхдээ ер нь хүмүүс мөнгө алддаг та бид өдөр мэдчихэж байгаа. За бас нөгөө талаас онлайн бет 1xbet ч юм уу онлайнаар ингээд захимаар ингэж тоглуулдаг бас олон казинод байдаг. Тэд нар бас мэдээж биднийг анхаарлыг татаж тоглуулахыг мэдээж оролдоно. Энэ тентхийн янз бүрийн ивентүүдийг ивент итгэн спонсоринг хийн, янз бүрийн маркетинг зар сурталчилгаа явуулна. Ямар аргууд ашигладаг гэхээр нэгдүгürt нь бонус өгж, тийм нөгөө бонус reward өгж те үнж одоо тоглогчийн бонус өгж, сэнгэлтийн бонус өгж биднийг бас татдаг байгаа. За нэгдүгürt. За мэдээж хиймэл оюун ухаанаар янз бүрийн зар сурталчилгааг биднийг олж харах үцаар тэгж байрлуулдаг байгаа. За 3 дугаарт нь мэдээж анхандаа те хожиж болдго юм байна. Жохон мөнгө хожиж болох юм байна гэдэг сэтгэл төрүүлдэг те. Анх орж байгаа хүмүүст айгүй их мөнгө хождог ч юм уу тийм хиймэл сэтгэл төрүүлдэг. За 4 дугаарт нь мэдээж хэрэг хүн мөнгө тодорхой хэмжээний мөнгө хожижлоо гэж ботход гаргаж авахд жохон хэцүү байд юм уу те. Зэнэлэгтээ мангар амархан one click ч юм уу тийм хиймэрхүү зэнэлчгуудаа гаргаж авах болонгууд айгүй олон тийм шатал дараалал ингээл документ янз бүрийн юм ингээл яагаад identify хийн ингээл тийм хэцүү болгодог учраас хүмүүс мөнгө гаргаж чаддгүй тэгээ тогсороход мөнгө алддаг. Тэр нь ерөөсөө бидний сэтгэл зүйдээр бас тоглолт хийж байгаа нэг жишээ. За 2 дугаарт нь хүмүүс ер нь яагаад мөрөдөд тоглоом гэдэг юм донтдог юм бэ? Донтолт гэдэг нь юуны түрүүнд та бидний хэр ухаантай, хэр ухаангүй, хэдийн IQ-тай, ямар сургуульд төгссөн, ямар хүн байхаас шалтгааллахгүй, тэрэнд ямар ч хамаагүй. За донтолт гэдэг бол ерөөсөө бидний ад жаргалын гормон гэж ярьдаг допаминтай холбоотой юм аа. За допамин гэдэг бодис те одоо бидний ярьдгаар ад жаргалын гормон гэдэг бодис бидний тархинд юунд нөлөөлдөг, ямар үр гүйцэтгэдэг юм бэ гэхээр мэдээж урамшууллын системд урам зориг, мотивац, таашаал энэ зэрэгт маш чухал үр гүйцэтгэдэг. Тэрнээс гадна сэтгэл хөдлөл, те шийдвэр гаргах, суралцах, хөдөлгөөнийг зохицуулахад допамин гэдэг бодис маш чухал үр гүйцэтгэдэг. За хүмүүс бид нэр мэдээж допамины хэмжээ ингээ багасаад ирэхээр жоох ууртай болно, жоох сэтгэл готролд орно, жоох ингээ тавгүй байдалд орно, найз төрөх ч юм уу те. Тэгээ заримдаа бид ингээ өсгөөр ингээ жоохон ууртай болдгоо шүү дээ. Ер нь ингээл жоохон тавгуутаал. Тэнгүүд нэх гой хоол идэл, нэх гой амттай юм идчихэнгүүд нэх гой ингээ сэтгэл онгоогоо гой болчихдээ шүү дээ те. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр таны тархинд допамины левел, допамины хэмжээ чинь дээшээ өсөд хэвийн хэмжээнд очсон байна. Тийм учраас танд таашаал, сэтгэл хангамж тийм гоё юм мэдрэмж төрж байгаамаа. За тэгвэл ямар хүмүүс мөрөдөд тоглоомд донтох аюулт ойрхон байдгийн бэ гэхээр те одоо neuroscience талаас нь тайлбарлахад допамин ад жаргалын гормон савлттай үуч юм уу янз бүрийн арх тамхины хамааралтай тийм өөр одоо донтолтын эмгэгтэй усуд ч юм уу те тэг альскул сэтгэл санаагаар унсан үедээ хүмүүс янз бүрийн тийм донтолтын мөрөдөд тоглоомд донтох аюултай байдгийн байна. Одоо те мэдээж тухайн хүний амархан мөнгө олъё гэсэн шунал тачаалсан мэдээж шалтгаална мөрөдөд тоглоом тоглохгүй те. Тэгэхдээ хамгийн гол нь мөрөдөд тоглоом гэдэг бол ерөөсөө допамин гэдэг бодистой холбоотой урамшуулалтай мотивац энэ таашаалын гормон учраас нэгт нарийн холбоотой байдаг. За тэгвэл яагаад мөрөдөд тоглоом хүнийг донтуулдаг вэ гэхээр ерөөсөө мөрөдөд тоглоом онлайн бет тэр хүний унтсан байгаа допамины хэмжээг дээцэгт нь хүргэж өгдөг. Түрүү ярьсанчлан мөрөдөд тоглоом тоглоход хүний одоо урамшууллын систем, урам зориг, мотивац таашаалын систем чухал нөлөөлдөг. Тэрийг допамины хэмжээг дээш нь өргөж өгдөг учраас хүн унтсан байгаа допаминыгаа өргөхийн тулд мөрөдөд тоглодог. Мөрөдөд тоглоод тэгээд мөнгө хожих үед, алдах үед тэр допамин хэсэг хугацаанд ихсээд тэгээд маш урт хугацаанд дараа нь буурдаг. Буурсан допамин сэтгэл готролд орсон үедээ тэрийгэ дахиад өргөхийн тулд мөрөдөд тоглодог. За ерөөсөө ингээл болоо хүн яаж донтдог вэ гэхээр ерөөсөө допамины хэмжээнээсээ болоод сэтгэл готорсон үедээ тоглож үзэл вау гоё юм байна мөнгө хожиж болох юм байна шунал тачаалдаад автагдаад тэгэд мэдээж 2 дугаарт тархинд нь химийн урал явагдчихдаг учраас хүнийг ялгадаггүй та IQ өндөртэй байна уу ямар сургууль төгссөн байна ямар ч хамаагүй яг тэгэхээр хүмүүс бидний тархинд бүгдээрээ яг адилхан уралд орж адилхан ажилладаг учраас ямар ч шанс байхгүй.
За 3 дугаарт нь нэгэн донтцсон хүн яах ёстой юм бэ? За энд нь хэд хэдэн зүйл байгаа. Нэгдүгürt нь би өөрийгөө донтоо гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж өөрийгөө донтой мөрөөдөл тоглоомчин гэж хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Энэ сэдв манай Монгол улсын нийгмийн хувьд нийгэмд маш табу сэдв байдаг учраас би ингээд мөрөөдөл тоглолтгоо гэж шууд ингээд хэлэхэд мэдээж хэцүү. Гэхдээ ерөөсөө энийг хүн өөрөө хүлээн зөвшөөрөхөөс түрүү бүгдээрээ ярилцсан те дандаа казино өөртөө хождог юм а гэж. Тэгвэл хизээ та казиног хожих вэ гэхээр ерөөсөө мөрөөдөл тоглоом тоглохоо болсон үедээ мөнгөө тэр казинод авчиж тушаахаа болсон үедээ казиног хожиж эхэлнэ. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. За 3 дугаарт нь нэгэнт алдсан мөнгөө дахиж олж авнаа, шархаа нөхнөө гэд хүмүүс тоглоод байдаг. Энэ сэтлэр хэрүү цаашаа тоглоод шархаа нөхнөө гэд ингээд яваадах юм бол бид нэр улмал донтоод улмал их мөнгө алднаа. Тийм учраас нэгэнт алдсан мөнгөө тэгэд хаяад явуулах хэрэгтэй. За бас нэг юм нь гэрийнхэнтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ, ойр дотныхынтойгоо ярилцах хэрэгтэй. Тэг би мөрөдөл тоглоомд орчлоо, ийм хэцүү байдалд орчлоо. Ингээд туслаач гэд тэднээс тусламж авах хэрэгтэй. Яагаад тэгэхээр та ганцаараа казино, тэг онлайн бет медийн эсрэг тэмцэнэхэд маш хэцүү. Иннээс гарна гэдэг тэг ганцаараа ингээд би болгочноо шархаа нөхөд ингээд хизээ нэгэн цагт буцаж мөнгөө эргүүлээд олж авнаа гэл тэгэл нэг ингээд улам ингээд доош живэд идэх. Тийм учраас ерөөсөө оройтог байгаа дээр хүмүүс тусламж авах хэрэгтэй. Хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Ерөөсөө хүлээн зөвшөөрөх. За тэрнээс гадна тэ мөрөөдөл тоглоом тоглоод, казино тоглоод амархан аргаар мөнгө олъё гэсэн тэ шунал тачаалтаа автаад ингээд их мөнгө алдсан үедээ тэр казино хулих байна уу? Тэр казино дараа нь янз бүрийн залилан хийсэн байна уу? Ерөөсөө хамаа байхгүй. Ерөөсөө л ингээд мөрөөдөл тоглоом тоглоод амархан мөнгө олъё гэсэн шийдвэр нь таны шийдвэр байсан учраас хүнд буруугаа авахгүйгээр өөрийнхөө шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүмүүс мөнгөө өөрөө өсгий те хурдан өсгий амархан мөнгө олъё гэж мөнгө алдчихсан бол дараа нь тэр залилан байсан ингэ гэсэн тэгсэн гээд ингээд жонжон хийгээд байд юм аа. Тийм учраас та гаргасан шийдвэртэй бат зогсоод тэг шийдвэрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөрөд тоглосон, мөнгө алдсан, окей. Тэгээд цаашаа урагшаа алхах хэрэгтэй. Аргашаа харж болохгүй те. За тэгээд эцэст нь казино гэдэг газар бол амархан мөнгө хийдэг, хурдан мөнгө хийдэг газар бол биш ээ. Хэрвээ казино та мөрийг тавиад мөнгө хожоод мөнгө өсгөнө гэж бодж ивэл хол эндүрч байна. Юу хождог, хэн хождог гэхээр казино л өөртөө хожино, 1xbet л хожино, онлайн казино л өөртөө хожино. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрнээс гадна хүн төрлөختөн Марс руу том хөлөг онгоц явуулсан тий. Хүн явуулах гэж байна. Саран дээр хүн болгоцсон. Тим их ололт амжилт технологийн өндөр юм ингээд хийцэн хүмүүс зүгээр нэг бидний тарихаар ингээд наадаа тий. Биднийг яаж мөнгөө ингээд их алдуулах уу гэж тиймэрхүү юм програмчлахтайгаа байгаа шүү. Тим хүмүүс зөндөө байгаа шүү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ерөөсөө тэнд аз гэсэн юм байхгүй. Тэрний ард талд ерөөсөө юу байдаг гэхээр математикийн хууль байдаг, програмчлал байдаг, математикийн аргууд байдаг. Тэгэл ерөөсөө болоо. Танд хожих ямар ч боломж байхгүй. За ингээд дөрөвдүгüүрт нь мөрөөдөл тоглоомтой мөр зэрэгцэн яаж амьдрах вэ? За тэгээд нэгэнт мөнгө алдаад өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрөөд би тоглодог юм байна, би донтцсон юм байна гэд болио гэд болчингууд тэр хүний донтолт нь арилжт юм бишээ. Яг тэр хүний тархинд одоо донтолтын улмаас холбоосууд ингээд үүссэн мэт. Тэгтээ дадал зуршил гэж ярьдаг. Холбоосууд үүсээд донтцсон байгаа учраас донтолт тиймүүд хурдан арилахгүй. Харин ч насан туршдаа тэр донтолт чинь байж гин. Тийм учраас хүмүүс донтсон хүмүүстэй казино тоглодог байсан хүмүүс тэр казино гэдэг юмтай хамтран мөр зэрэгцэн амьдрч сурах хэрэгтэй. Ингийн тулд яах ёстой юм бэ? Дараах аргуудыг амьдралдаа хэрэгжүүлээд ингээд сурчих юм бол танд мөрөөдөл тоглоом тоглоё, мөнгө өсгөе, тэгээ хурдан аргаар мөнгө олъё, одоо амархан аргаар мөнгө олъё гэсэн тийм сэтэл орж ирэхгүй. За мөрөөдөл тоглоомын донтолт нь ерөөсөө сэтлээс шалтгаалдаг тийм. Хэрэг хүн сэтлээ ингээд дараад сурчих юм бол хүний тарих ч гэсэн тэр сэтлийг дараад тэг шинэ холбоосууд үүсгээд тэгээд тэр мөрөөдөл тоглоом, донтолт, сэтэл гэдэг ямыг дараад тэгээд сүүлдээ ямар сонирхолгүй болгоод тийм шинэ холбоосууд үүсгээд мөрөөдөл тоглоомыг дарж сурдаг байгаа хүний тарих өөрөө. Тийм учраас ийм юм хийхийн тулд яах юм бэ гэхээр мэдээж нэгдүгээр дасгал хөдөлгөөн хийх. За дасгал хөдөлгөөн хийснээр спорт нь хүний биеийн тэнцвэртэй байдлыг хангаж идэг. Тэгээд спорт дасгал хөдөлгөөн хийдэг хүний сэтгэл санааны доктортой байдал, тайван байдал нь энгийн үнэхээс маш өндөр байдаг. За хоёр дахь арга нь болохоор хүн өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Ерөөсөө л хүн хийх юм авалж ядаал ингээд завтаа жоох ингээд байгаад ирэхэд толгойд янз бүрийн бодол орж ирдэг. Тэгээд та нар өөрсдөө мэдчихэж байгаа. За 3 дугаарт нь мэдээж өдөр болон 7 хоногоо төлөвлөж сурах хэрэгтэй. Хэрвээ та өдрөө юм уу 7 хоногоо ингээд төлөвлөчих юм бол өөрийгөө завгүй байлгана, хийд юм цагаа өрөөд хийд юм хийгээд уцаа ингээд майжаад ахгүй. Янз бүрийн сонин бодол толгойд орж ирэхгүй. Яагаад тэгэхээр завгүй бүх юм төлөвлөгөөний дагуу явж байгаа учраас
мөрөдөд улам гэдэг таны бодолд орж ирэхгүй. За дөрөвдүгüүрт нь болонгууд хэрв таны эргэн тойрон те ойр дотны хүмүүс чинь тоглодог хүмүүс байх юм бол найз нөхөд ч юм уу тэр хүмүүсээс хол байгаарай. Ягаад тэгэхээр бидний эргэн тойронд ямар нэг юм тоглодог те тийм мөнгө хоцсон ингэсэн тэгсэн гэд буруу үлгэр дуурайл үзүүлээд байгаа хүмүүс тоглох сэтлийг төрүүлнэ. Нэг бол тэр хүмүүсээс хол байгаарай. Эсвэл хамтдаа те энэ дон одоо энэ мөрөд тоглоом гэдэг имийг давахын тулд хамтдаа ажиллаад хичээгээрэй. За 5 дугаарт нь мэдээж зар сурталчилгаа, маркетинг, янз бүрийн сошиал медиа, спонсоринг, мөрөд тоглоом гэдэг бол бидний амьдрал цаашдаа байсаар байх болно. Бид нар мөр зэрэгцэн амьдарч сурах хэрэгтэй. Тийм учраас хэрв танд тоглоё, тийм зар сурталчилгаа хараад янз бүрийн реклам хараад тоглоё гэсэн сэтэл төрүүл хамгийн түрүүнд өөрийгөө анхаарлыг өөр юмд хандуулах хэрэгтэй. Завгүй байх хэрэгтэй. Хүн ер нь хийх юм олж ядаад ингээл ер нь жоохон ингээд сэлгүүцэл жоохон завтай үедээ мөрийг тавиад тогломоор санагддаг. Тийм учраас палан гарах хэрэгтэй, завгүй байх хэрэгтэй, завгүй байлах хэрэгтэй, спортоо хичээлэх хэрэгтэй, паланд 7 хоногоо те өдрөө паландж те ингээд төлөвлөж сурах хэрэгтэй. Тэгснээр аажмаар тэр шин одоо дадалтаа тархиа сургаад тархичин шин холбоос үүсгээд тэгээд мөрөд тоглоом гэдгийг хүсгэж болно, ботхож болдог байгаа. За ингээд эцэст нь мөрөд тоглоомд донцсон хүний дон яг ингээд бүр арилна гэсэн үг биш. Тийм учраас бидний сурах ёстой зүйл нь юу гэхээр ерөөсө мөрөд тоглоом одоо зөвхөн мөрөд тоглоом биш, ер нь энэ донтолтуудын хэсэг хар тамхи арих тэ зүгээр тамхи янз бүрийн донтолтуудтай хамтарч ингээд амьдарч мөр зэрэгцээ амьдарч сурах нь чухал юм аа. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн энэ видеоноос жоохон ч гэсэн өөртөө хэрэгтэй юм олж авсан байх гэж найдаж байна. Ингээд дараагийн дугаартаа би та бүхэндээ өшөө олон сонирхолтой бичлэгүүдийг хүргэх болно. Мөнгө сэтгэл зүй, хувийн санхүүгийн талаар өөрийн мэдж авсан юмнуудаа ингээд та нартай хуваалцах болно. Ингээд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Дараа уулзтаа баяртай. Чао.